За сайн уу? Бүгдээрэнд нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. Би саяхан төрсэн шинэхээж байна. Миний цогийг нээж үзсэн чанд маш их баярлалаа. Тэгээд би хамгийн ихний видеогоороо төрөх үйл явцынхаа талаар ярих гэж бодлоо. Тэгээд шинэхэн ээж болохоор төлөвлөж байгаа эмэгтэйчүүд маань бас бага зэргийн нэмэр болж магадгүй гэж бодоод тэгээд төрөх үйл явцынхаа талаар ярихаар шийдсэн. За тэгээд би хийсвэрээр төрсөн. Гэхдээ төрөх хүртлээ би хийсвэрээр төрнө гэж өөрөө ерөөсө бодоагүй байсан. За яагаад тэгэхээр төрөхөөсөө өмнө үнэхээр цоглог байсан. Тэгээд ерөөсөө өвдөж байгаа юм байхгүй, даралт моралт хаван ерөөсөө тиймэрхүү юм ерөөсөө байхгүй. Тэгээд ямар ч өвдөлтгүй тэгээд маш эрүүл сарвал үнэхээр эрч хүчтэй цоглог байсан. Тэгээд хүү төрөхийг маш их хүлээж исэн. Тэгээд ингээ бүр өдөр хоног барыг нөгөө тоолно гэдэг шиг бүр үнэхээр их хүлээсэн болохоор тэр юм уу цаг хугацаа бол их удаан өнгөрсөж байгаа юм шиг санагдчихсан. Тэгээд би ерөөсөө ер нь бол ямар ч айдас надад үндэ нэг байгаагүй. Тэгээд үеийнх нь нэг за яана амар байх та гэсэн бодол байсан ч гэсэн ерөөсөө тийм амар за одоо би яах вэ? Яавал гайгүй төрөх вэ ч юм уу? Тэгэж амар их би ерөөсөө бодоагүйсэн. Тэгээд яг төрхийн өвдөлт эхлэх үед бол гайгүйсэн л та. Тэгээд ингээд амар хол зайтай болохоор ч тэр юм уу нэг амар сүрхий мэдээгүй. Тэгээл би чинь нөгөө нэг хугацаанд ойртол тэгэл 2 минутын зайтай болоод тэрхээрээ тэгээл төрдөг гэдгийгсэн болохоор би ингээл ер нь бол хурдан л ингээл хугацааны ойртосоо хурдан өвдөөсөө гяс ингээд төрөх юмсан хүүгээ ахтайгаа харах уулзах юмсан хүүгээ харах юмсан ингээл маш их бодож исэн. Тийм болохоор тэр юм уу мэдгүй нөгөө хүсвэл яасан гэдэг шиг гэхгүй. Ингээд намайг үнэхээр удаан өвдүүлсэн. Тэгээд би бол өмнөх өдөр нь 8 цагаас 22-нд би төрсөн. Тэгээд 23-нд төрсөн. Тэгээд 22-ны өглөөнөөс эхлээд уншилт нь эхэлсэн байхгүй юу? Тэгээд эмчтэй хэлээд үзүүлээд тэгсэн чинь 3 уруу нээлттэй байна гэдгийгсэн. Тэгээд миний охин өнөөдөртөө барыг төрөхгүй байхаа. Тэгээд шөндөө сайн амарч аваарэ. Одоо ч гэсэн өрөөгөө ороо сайхан унтаж амраарэ гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь би догтлоод унтаж чадаагүй. Тэгээд өвдөлтөө бараг хүлээгээд исэн. Тэгээд өвдөлтөө ойртох тусам нь баярлалаа. Тэгсэрнэ ингээл нэлийн хүчтэй өвдөжсэн болохоор бас яг айдас нь ихэлсэн. Тэгээд тэр өдрөө 8 цаг 8-9 үед бол өвдөлт нь нэлийн ойртоод ирсэн. Нэлийн илүү хүчтэй өвдөд эхэлсэн. Тэгээд би 12 цаг болж байхад тэр өдрийнхаа их оригч эмчтэй хэлсэн. За ингээд би ингээд өвдөд байна. Өвдөл маань ингээд нэлийн ойртчихсан болохоор ингээд утгагүй төрөх юм шиг байна гэд одоо яах вэ гэд хэлсэн. Тэгсэн чинь эмч маань за би үзээд хий гэдгийгсэн байхгүй. Тэгээд үзсэн чинь 5 хуруу нээлттэй байсан баха. Тэгээд 5 хуруу нээлттэй байна. Тэгээд ингээд нэлийн юу атсан байна. Миний охин одоо ингээд юу аажээ өвдөж байгаа. Тэгээд бүр нэлийн ойртоод ирэхлээр нэмчтэй хэлээрээ гэдгийгсэн. Тэгээ би нөгөө төрхийн өмнөх тасагт би 20 хоног хэвтсэн байсан байхгүй юу. Тэгээ эмнэлэгтээ тэгээд гэтээ ерөөсөө эмчилгээ байхгүй зөвхөн нөгөө сумд төрж байгаа болохоор тэндээ ингээд төрхөө хүлээгээд амар удсан. Тэгээ тэр 20 хоногийн хугацаанд бол угаасаа надад ямар ч тийм зөөр би өвдсөн хатсан тийм юм ерөөсөө байгаагүй. Тэгээд намайг би яг 20 хоногийн өмнө төрхөөс 20 хоногийн өмнө яг очсны маргааш нь намайг яваад үзсэн байхгүй юу. Тэгэхэд хүүхдийн байрлал хэвийн толгой тэгээд хүүхдийн ус ч гэсэн хэвийн тэгээд одоо өвдөхөө хүлээгээд байж байгаарэ гэдгийгсэн байхгүй юу. Тэгэл ерөөсөө юунд ч санаа зовоогүй үзүүлээ харуул тэгэж хэлээгүй. Тийм болохоор тэгээд тэр маань бас нэг модны алдаа болсон байлээ. За тэгээд 2 цаг хүртэл өвдөд. Тэгээ 2 цаг хүртэл өвдөд би асуулээд хэсгээ байгаа. Тэгээд 2 цагаас эхлээд 2 цаг гээд их баригч эмч рүүгээ орсон. Тэгээд ингээд үнэхээр амар өвдөж байна. 2 минутын зайтай л байна. Тэгээд өвдөлт нь бараг 1 минутын
удаан үргэлжилж гин. Тэгээд амар байна эмчээ. Одоо би ингээд төрөх үү гэж яваад орсон. Тэгсэн чинь за эм чинь дахиад нэг үзээд хийгээ. Тэгээд үзсэн. Тэгээд 6 евро 5 6 евро гэсэн баха. 6 евро нэлттэй байна. Тэгээд миний охин баг өглөө гэхэд төрчих байхаа гэдгийгсэн. Тэгээд за өвдөжээ. Эхний анхан төрөлд бол тийм хурдан төрөхгүй. 8-аас 12 цаг гэлөө өвддөг гэдгийгсэн баггүй юу. Тэгэхээр за ямар тач өглөө төрчих юм байна гэх. Тэгээд энчийнхаа өрөөнд ороод өвдөж эхэлсэн. Тэгээ өвдөд би үнэхээр би амьдралдаа өмнө тийм өвдөлтийг ерөөсөө мэдэрч байгаагүй. Бараг л өвдөж үзээгүй, эмнэлэг томилгоор явж үзээгүй хүн баггүй. Тэгээд уйлсан. Тэгээд амар уйлаад тэгээд мөлхөөд гэхгүй. Шалан дээр нь баахан мөлхсөн. Тэгээд бөмбөгөн дээрээ суухлаар уг нь гайгүй юм байлээ. Гэтэ удаан сууж чадахгүй. Тэгэл бөмбөгөн дээрээ нэг хөвтөөд нэг суугаад тэгэл газраар ч нэг мөлхөөл. Үргэлээ тэр эмнэлэг твцэжсэн тэр төрсөн эхчүүд, төрөх гэж байгаа эхчүүд тэр совилогч авилагчийг л бол нэрээ хашаартал нь би мөлхсөн дөө гэхгүй. Тэгээд 4 цаг болж байхад тэсгүй ээжийг дуудсан. Тэгээд ээж гадуур айлд байсан. Намайг төрхийг хүлээгээд тэгээд ээж чуудаагүй ирсэн. Тэгээд ээжэд ирээл ээжийн урд нь жолж авс уйлаа л ээжээс амар байна л гээл ойлоод байсан. Тэгээд ээж 5 болж хахад тарнашгүй их баригч маань за яг хоо ээжийг нь оруулчихъя гэд хөрхи би амар хэцүү харагдсан бах уу. Мөлхөөл тэрнгэр чинь нилээн болоодсан болохоор ядаж ээж нь хажууд нь байвал дээр байх гэж бодоод ээжийг оруулсан бах. Тэгээд ээж орж ирэхэд нэрэл амар нэмэртэй байсан. Ээж нь оруулж өгөөл тэгэл за миний охин 50 байгаарай, амсгаа аваарай гэл ингээл. За зөвлөөл хөрхи нэг яажван салахгүйсэн болохоор бас гоёсэн. Гоё байсан чигүй юм амар мэдгүй тэр үед бол амар байсан. Ямар ч тач амар байсан. Тэгээд өвдөлт маань тэгээд ингээ тасралтгүй ингээд үнэхээр барыг тасралтгүй өвдсөн юм нэрээ. Тэгэл ерөөсөө ер нь завсрахгүй л өвдөөл сайн нэг 2 минутын зайтай тэгэл өвдөөл гэсэн. Тэгээд өглөө болсон чинь байхгүй хүүхдийн толгой суугаагүй байна, төрөх болоогүй байна, чи бүр ерөөсөө төрөх болоогүй байна, дараагийн ээлжин дээр төрөх юм байна гэдгсэн. Тэгээд 9 цаг гээд дараагийн ээлжийн совилох их хөрөгч нь ирсэн. Тэгээд ирээд хизээ намайг тэгээд үзээд тэгээ 6 уруу нээлттэй байна. Тэгээд одоо болоог байна. Хэдэн цаг өвдсөн юм бэ гэхлээр нь би одоо ингээд 12 цагаас хойш 9 цаг ингээд өвдөж байгаа гэдгийгсэн. Тэгсэн чинь зүгээр дуушилтны явсан байна тэгээд байсан. Тэгээд за тэгээ нэг тиймэрхүү гэхгүй. Тэгээд хүүхдийн толгой суугаагүй байна л гэдсэн. Баггүй юу? Тэгээл өвдөөл тэгсээр гад 5 цаг хүртэл яг бас л ингээд мөлхсөн юм яриад тэгээд өвдсөн. Тэгээ сүүл рүү би бол тэр хугацаанд хэдэн удаа юм мэдгүй худлаа хэлээл мэдгүй доошоо бицсах байгаа юм шиг мэдрэмж төрүүл хэлээр нь бицсах байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна. Одоо төрөх гэж шиг байна гэж хэлээл өндөр орон дээр гараал өндөр орон дээр гарангуудаа намайг төрүүлээд өгчөөч гээл эмчнээс амар их гуйгаал уйлал ер нь л хөрхий тэднийг их хэцүү байдалд байлгасан гэдэг. Тэгээд 5 цаг гээд бас нөгөө совилогч маань ээлжин солихдох төглөө. Тэгээд яасан чинь одоо ингээд өвдөөд хүүхдийн толгой суугаа хамжин сэдэлтийн тариад тэгээд улам одоо ингээд өвдлийг нэмэгдүүлээд тэгэл төрөх байх гэдэг сэдэлтийн тариа хийсэн надаа. Тэгээд тэрнээс өмнө би тэр сэдэлтийн тариаг нь хийлгэхгүйгээд бас нэлээд гуйсан. Тэрийг хийлгэх юм бол угаасаа одоогийн өвдөлтөөс илүү их өвднө гэдгийг мэдчихсэн л та гэдэг. Тэгээд эмч рүүгээ ороод бүр аргаа бараад ээжтэй хоёулаа ороод гуйгаад ингээд амар удаан өвдөж ингээд төрөхгүй байна. Энэ ямар нэг л ерөөсө болохгүй байх шиг байна. Ингээд хийсвэрээр төрүүлээд өгчөөч гэд гуйж эхэлсэн сөдрөөгөө. Тэгсэн чинь эмч маань уг нь бол одоо ингээд удаан төрөхгүй байгаад ирэх юм бол 16 цагаас дээш өвдөөд төрөхгүй байх юм бол хийсвэрээр төрүүлэх заалт байдаг. Миний охин одоо нэг ганц 2 цаг өвдөчихөө гэдгсэн. Тэгээд аргагүй ирэх нөгөө сэдэлтийн тариаг нь хийлгсэн. Тэгээд хийлгсэн чинь үнэхээр завсаргүй болтлоо өвдөж эхэлсэн. Тэгээд уйлаал хийсэн. Тэгж жаад нөгөө нэг 2 эмч маань ахаад бас нэг эмч байдаг гэсэн.
Тэр нь болохоор нөгөө хүнд хаалгаа юм дээр нь л ирдэг юм чинь юм шиг байлээ. Тэгээд тэр юм чинь тэгээ хоёулаа үзлээ намайг. Сүлдээ өвдөө төрөхгүй байгаад ирсэн чинь нөгөө сэлдийн тариагаа илгээд нэг цаг маг болж исэн баха. Тэгээд хоёулаа ирээд үзсэн чинь хүүхдийн байрлал буруу байж тээ. Ингээд хүүхдийн толгойд ингээд гидсэн тал руу харах ёстой нь буруу ингээд доошоо буцаад нурууны тал руу харцсан байсан гэсэн. Тэгээд хүүхдийн байрлал буруу болохоор яагаад ч төрхөөргүй юм байна. Тэгээд хийсвэрээр төрүүлэхээс өөр арга байхгүй юм байна гэд тэгээд шуурхагаа шууд хийсвэрт орсон. За тэгээд намайг хийсвэрт орох үед цаг 7 өнгөрөөд 8 болох гэжсэн. Тэгээд би хийсвэрээсээ 8 10 болж явахад гарч ирсэн баг. Тэгээд тэр хугацаанд бол ингээд тасралтгүй өвдсөн баг 20 цаг өвдсөн баггүй. Тэгээд тэр хугацаанд тэгээд нөгөө сэлдийн тариа илгэсэн. Тэгээд нөгөөтийг нь боожуулах гад ингээд өвчин намдах шингээ хийгээд тэгсэн чинь нөгөөх нь ерөөсөө үйлчлээгүй. Тэгээд нөгөөх нь тэр чигээр ингээд уйлсараагаад нөгөө нэг төрөх апрессанд орох өрөө рүүгээ орон ортлоо уйлаад ороод нөгөө нэг нуус тариагаа хийлгэх гэсэн чинь өвдөлт маань зогсохгүй. Тэгээд тэрийгээ зогсохыг нь мөрхүүлээд юмстай маань нуруу ээлж тэгж нэлийн болж байгаа. Тэгээд нуус тариагаа хийлгээд тэгээд нэг юм амьсгаа авсан байдаг юм аа. За тэгээд амьсгаа аваад нэг юм ингээд ерөөсөө нойргүй тэгээд амар удаан өвдсөн чинь ямар ч тэнхлэггүй болчт юм байлээ. Тэгээл ингээд ерөөсөө тэр нуус тариаг нийлэнгүүт ингээд бүх нөгөө нэг өвдөлж ингээд өргөс аваа хийсэн шиг л бүх өвдөлт нь байхгүй болсон. Тэгээл би ерөөсөө за хүү маань л зүгээр байгаасай л гэж бодож байсан. Тэгээл төрөлт эхлэхэд бол бас юугүй юм билээ. Би мэдээгүй болчихсон тий. Тэгээ хийсвэр ингээд зэмэн ингээл зүсэл ингээл хүүхэд гаргаж ингэж бодглохлоор хүүхдэд маань аюулгүй байгаа даа л гэж бодож байсан. Тэгээд ямар ч тач хүү маань часгээд уйлах үед л яг санаа бүрэн амарсан гэх байхгүй. Тэгэл за одоо өстө дүүрч нэрээ өстө хүү маань л зүгээр ингээд 90 сар бол төрсэн бол хамаа алга бусдаас хамаа алгал гэж бодсон. Тэгээд хүү маань төрөөд тэгээд хэсэг жаад хүүгийн маань угсаа ингээд нэг удаан хүлээсэн болохоор тэр юм уу хүүгээ уйлахыг нь сонсоод санаа амраад дээрэс нь амар баярлаад тэгээд өөр ирэхгүй нулимсл урсаад идэм байлээ. Нулимсл урсаал баярлаад баярын нулимс тийм ээ. Би тэр миний амьдралдаа үзсэн хамгийн том баяр байсан байгаа байхгүй. Тэгээд хүүг маань ингээд надад авчирж үзүүлээд тэгээд за хүүгэнд хүүтэй боллоо баяр хүргэе 3640 грамм хүү болсон бэтэй боллоо гэлтгсэн. Тэгээд хүү маань эхлээд хөөхөн жижигхэн улаан юм байсан гэхгүй. Тэгээд хүүгээ хараад бас амар баярлаа. Тэгээд зүгээр ингээл тврээд үнсээд ингээл үнэрлэмээр л санагтаад байсан. Тэгээд даанч тэгээд хамаг би маань ингээд дэлгэчихсэн. Тэгээд хөл ингээд юу байсан болохоор тэгэл харахаас өөр юм байгаагүй тэгэхгүй. Тэгэл ямар ч тач амар санаа амарсан. Тэгээд манай хүүгийн нөгөө толгоонд бас жоохон юм юутай ингээ артал руугаа юм урт гэх юм уу ийм толгойтой байсан. Тэгээд тийм болохоор төрж өрсөж чадахгүй байсан байлээ. Тэгээд өмнө нь би уг нь ингээд яхад зөндөө олон удаа харуулсан. Тэгээд уг нь бүхэл шинжилгээ юм дээр бүгдэн дээр нь ирүүлэн зүгээр байна гэж гарч исэн. Тэгээд би хотод хувийн эмнэлэгт тэгээл их нэлхээс тэгээл аймгийнхаа эмнэлэгтгээ бүгдэнд нь л үзүүлжсэн. Тэгж яхад бүгднээр нь ерөөсөө энэ юмнууд нь илэргээгүй. Тэгээд тэрийг нь бас жоох гайхаалаа. Тэгээд тэрний толгойнхаа хэлбэрээс тэгээд бас буруу байралтай байсан болохоор ерөөсөө төрөхгүй тэгээд удаад исэн байлээ. За тийм болохоор удахгүй төрөх гэж байгаа бас удахгүй ээж болно гэж төлөвлөж байгаа эмэгтэйчүүдээ гэж зөвлөхөд маш сайн үзүүлээрээ төрөхөөс өмнө яхад маш сайн харуулаарай хүүхдийнхаа байрлалыг ямар байна зөв байна уу буруу байна уу төрөхөд хүндрэл гарахаар байна уу хүүхдийн маань одоо толгойн хэлбэр ч юм уу тий бүх юм ингээд эрүүл сарвал байна уу гэдгийг нь сайн үзүүлээрээ тэгээд уухстай аминд юм одоо эмчийнхаа бичиж өгсөн тэр кальци төмөр бүх юмаа сайн уугаарай тэгээд бие тордож хөвтөд болд юм билээ шүү гэхгүй. Тэгээд их бүр ингээ хөвтөрийн дэглэм бариарай л гээгүй бол шүү дээ. Хөдөлгөөнтэй байгаарай гэж зөвлөе. Хүүхэд жижиг байх юм бол төрөхөд хамаагүй амар байх юм билээ.
За тэгээд манай хүүхэд бол ер нь бол нэлийн том гарсан. Тэгээд би бол 28-7 хоног хүртэл угаасаа хотод байх хугацаанд ерөөсөө тэгээд жилүүдтэй ерөөсөө тийм хөдөлгөөн хийгээгүй. Ерөөсөө гэртээ л тэгээл ингээл өдөртөө хоолоо хийчихэл гэрээний кальцимэрлжээл тэгээл ер нь бусад үед нээл утас муцаа оролдоод хөвтчихийдэг байсан. Тэгээд тэрнээсээ болоод хараа маш их муудсан. Тэгээд бас өөрөө жижиг нэмсэн. За тэгээд хүч их томорсон, гидс нэлийн томорсон. Сэтгэл зүйн хувьд ч ихсэн жоохон докторгүй болчт юм бэлээ. Тэгээд ингээл юм бол ингээ үс амир завтай хүн чинь тэгээд хийх юм болохгүй тий. Ингээл хавийн бодвол тэр хүнд ч гомдол, энэ хүнд ч гомдол. Тэгээл тэрийг чараал, энийг чараал ч юм уу тий. Тэгээл ургуулan бодоод гэхгүй юу. Тэгээд тийм байт юм бэлээ. Тэгээ би 28-7 хоногт одоо сумдаа ирсэн. Тэгээ сумдаа ирсэнээс хойш бол харин нэлээд хөдөлгөөнтэй байсан. Сумдаа юм хийгээд тэгээд бас нэлээд өөрийгөө нэлээд завгүй байлгасан. Тийм болохоор ерөөсөө ээлжидтэй юм бодох ч за байгаагүй. Тэгээд ер нь бол гизч гисэн тэгж их амир их томроогүй. Бас даажгүй гэдэг. Тэгсэн чинь даанч нөгөө суманд төрж байгаа учраас нөгөө сум дундын имлэгтээ очиж хөвтгэнгүүд нөгөө нэг эрт очижингууд 20 хоног бүтэн 20 хоног хөвцсөн. Тэгээд тэр хугацаанд бас нэлийн гиз томорсон. Тэгээд жинж гисэн нэмсэн. Тэгээд төрсний дараа бол тэгтээ төрөх үед жирэмсэн байх үед бол тодорхой хэмжээний хаван бол хүнд угаасаа байдгийм билээ. Би бол нүрээрээ тэгээ гар хөл гэдэг ялангуяа хөлөөрөө бол нэлийн бамбар байсан. Тэгээд өөрийгөө амар таргалчлаа гэж бодож байсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь төрсний дараагаас ингээд хөл буцаад ингээд нарийсчихсан. Тэгээд гар марч гисэн гайгүй болчихсон. Тэгээд нүүрч гисэн гайгүй байсан. Тэгээд ер нь бол хүн тодорхой хэмжээний хаван бол байдгийм байна гэж бодсон. Тэгээд бас жирэмсэн байх хугацаанд хитрхи их утас оролдож болохгүй юм байлээ шүү. Миний бол хараа маш сайн байсан. Тэгээд жирэмсэн байх үедээ бол ерөөсөө утсыг бол маш их үзсэн. Утсыг бол ерөөсөө тасралтгүй байн утас үздэг байсан. Тэгээд тэрнээсээ болоод тэр юм хараа бол маш их муудсан. Бас жирэмсэн байх үедээ жирэмсний йогоор хичээлэх юм бол амар үр дүнтэй байдаг гэсэн би уг нь сонсч ирсэн л та. Гэхдээ ерөөсөө йогоор хичээллээгүй. Тэгээд дасгал хөдөлгөөн ч гэсэн нэг амар хийгээгүй. Тэгээд ер нь бол амархан төрдөг. Яавал амархан төрөх вэ гэд юмнууд бичлэгнүүд их байдгийм байлээ. Тэгээд тэднээс гисэн уг нь үзсэн гэхдээ ерөөсөө хэрэгжүүлээгүй. Ер нь бол өөртөө амар итгэлтэй байсан. Би бол амар амархан төрчих байх. Тэгээл ерөөсөө нэг амар сүр болохгүй байх гэж бодсон байсан. Тэгээд тэр маань бас л нэг алдаа маань юм да. Жирэмсэн байх үедээ бас төрснийхаа дараа хүүл одоо ингээд хүүхдээ хараад гэртээ байх үедээ өөрийгөө маш сайн хөгжүүлээрэй гэж уриалж байна. Жирэмсэн байх үедээ нэг тэгэл нэг ингээл амарч хэвтэж байхаасаа илүү тэр үгүй амарч хэвдэх хугацаанд өөрийгөө хөгжүүлэх амар нэг хэл дээр үг мүгээ сурах ч юм уу эсвэл өөрийнхөө хоббиг хөгжүүлэх ч юм уу үнэхээр хамгийн завтай тийм үе. Ялангуяа жирэмсэн үе бол үнэхээр хамгийн завтай байдаг үе. Төрсний дараа бол хүүхдээ бас ингээл хөлний хойрол ингээл бас хүүхдтэйгээ зуралдах үе болвол зөндөө учраас зав зээ баг гардыг бэлээ. Тэгээд жирэмсэн үед бол үнэхээр завтай байдаг юм билээ. Миний хувьд гэх юм бол би хоол хийх их дуртай. Тэгээд жирэмсэн байх үедээ сумдаа ирээ. Тэгээд сумдаа жижиг цайны газар руу тийм газар ингээд бүбэд маягийн гэх юм уу? Ингээд бургер, хот дог, тэгээл пицца, тэгээл кебаб энэ төр гаргадаг тийм юмуд хийгээ. Тэгээд өглөө нь хийгээ. Тэгээд гурван саралгааны үеэр яг тэр байрладаг газараа очоо. Тэгээ хүүхдүүд гурван саралгаанаараа тэгээл хичээлээ тараад тэр орж иж сууж иддэг цайтай цай кофе гаргадаг тийм юм хийгээ. Тэгээд бас өөрийнхөө тодорхой хэмжээний орлого олоод тэгээд өөрийнхөө жигсэн туртай зүйлээ хийжсэн болохоор их гоё байсан. За тэгээд тэрийгээ хэдэн 7 хоногт байгаасаа ч би зогсоогоо тэгээд төрхөөр явах хүртлээ болвол бас дэлгүүрт кебаб
тэр хийж тавьж исэн. Тавиулж зарж исэн. Тэгээд тэр нь ч гэсэн бас надад тодорхой хэмжээний орлого тэгж чаддаг юмараа орлого олоод өөрийгөө ч гэсэн тэгээ завгүй байлгаад ирэхлээр надад тэр нь хамаагүй амар байсан. Тэгээд би тэр үедээ бас бичлэг хийж оруулдаг байсан. Гэхдээ яг нэг пүбет тэрхүү тэрийг ажилладаг байх үедээ бол хийж эхлэв байсан. Тэгээд тэрийгээ дуусгаад гэртээ суудаг болоод ирэхлээрээ уйдаад тэгээд хийх юм маань багасаад ирэнгүүт нэрээ Instagram дээр рил оруулж болох юм байна. Ирээдүйд хүүхэд маань ч гэсэн үзэхэд өөрөө ч гэсэн ирээдүйд тэр видео үзэх юм бол тэр нандин мөч маань ингээд хадгалагдаад үлдэх юм байна гэж бодсод тэгээд Instagram дээрээ өдөр болгоныхаа би өнөөдөр ийм хийлээ, ийм байлаа, өнөөдөр ийм сэтгэлзүйтэй байлаа гэдэг талаараа рил оруулж исэн. Тэгээд тэрийгээ одоо ингээд төрснийхаа дараа ч гэсэн ингээд одоо бүр ингээд өргөжүүлээд гэх юм уу. Тэгээд YouTube дээрээ ч гэсэн ингэж видео оруулдаг болъё гэж бодоод тэгээд энэ миний анхны туршилтын видео байна. Тэгээд энэ маань ирээдүйд хүү маань болон би өөрөө тэгээд миний ойр дотныхан маань энэ хүү видеог маань үзэх юм бол өнөөдөр ийм байсан байна. Хүүгээ тэгж заажсан байна гэд турсамжаа ингээд хадгалж үлдээх үүднээс энэ хүү видеого хийж байгаа. За тэгээд миний видеог үзсэн бол танд маш их баярлалаа. Тэгээд би дараагийн видеогоо ч гэсэн оруулна гэж бодож байна. Тэгээд хэрвээ таалагдах юм бол та миний дараагийн видеог ч гэсэн үзээрэй. За тэгээд баяртай.